Хүйн цус яагаад гайхамшигтай вэ? Хүүхэд мэдлэгт тэр мөчөд хүйн цуснд маш үн цэнтэй нэгэн зүйл үлддэг. Энэ бол хүйн цус. Хүйн цуснд олон төрлийн үүдэл эсүүд агуулгаддаг бөгөөд тэдгээрээс хамгийн олонтойгоор агуулгаддаг нь цусны үүдэл эс юм. Эдгээр үүдэл эсүүд нь нөхөн түлжүүлэх гайхамшигтай чадвартай. Иймээс хүн бүр хүүхдийнхээ хүйн цусны үүдэл эсийг хадгалуулах талаар бодох хэрэгтэй юм. Одоо энэхүү үүдэл эсийн талаар бага зэрэг дэлгэрүүлье. Хүүхэд төрсний дараа X болон хүйнд бага хэмжээний цус үлддэг бөгөөд энэ цуснд агуулгадж байгаа үүдэл эсүүд нь цусны бүх төрлийн эсүүдийг бий болгох дархлааны тогтолцоог бүхэлд нь үүсгэх чадaltaй байдаг. Эдгээр үүдэл эсийг ашиглан цусны өвчин болон цусны хавдрыг эмчилж байна. Дэлхийд дахинд өнөөдөр ойролцоогоор 1000 орчим клиник судалгаа хийгдэж байгаа бөгөөд ирээдүйд бохирдлыг удаашруулах тархи нугасны гэмтэл, зүрхний өвчин, бодисын солилцооны эмгэгүүд, чихрийн шижин зэрэг олон өвчин эмгэгийн эмчилгээнд ашиглагдахаар хүлээгдэж байна. Хадгалуулсан хүйн цусны үүдэлээс дараах магадaltaгаар тохирно. Хүүхдүүд өөрт нь 100%, ах トゥ нарт 75%, эцэг эхэд 50%, өвөө эмээд 25%. Хүүхдийн тань хүйн цус дахин хизээч давтагдахгүй ховор боломж юм. Гэтэл бид энэ гайхамшигт ертөнцийг эмнэлгийн хог хаягдал болгон хайсаар байна. Түүнийг хадгалснаар таны хүүхэд болон гэр бүлийнхэн тань нөхөн сэргээх ангаах ухааны ирээдүйн дэвшлийг хүртэх онцгой боломжтой болно. Self Clinic эсийг хадгална, эсээр эмчилнэ.